Өөрийн түүхийг гişүн унших байсан. Тэгээ намайг уншиж өглөөс. Хаана? Улсын хурлын гишүүн Нандтын Наранбаатарын нэрийг дэвшүүлсэн болно. Нандтын Наранбаатар нь 1974 онд төрсөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1996 онд цэргийн их сургууль, 2011 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни олон улсын их сургуулийг тус төгссөн эдийн засаг нэгтлэн бодогч мэргэжилтэй. Наранбаатар нь 1996-аас 1998 онд цэргийн их сургууль багш, 1998-аас 2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-оос 2004 онд Өмнөговь аймгийн Татрын хэлтсийн дарга, 2004-өөс 2009 онд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга, 2011-ээс 2015 онд Бэлэгт говь компанийн гүйцэтгэх захирал, 2016-аас 2020 онд Өмнөговь аймгийн засаг дарга, 2020 оноос эхлэн улсын хурлын гишүүнээр 2 дахь удаага сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд улсын хуралд сонгогдсон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан улсын хурлын төсвийн байнгын орооны даргад нэр дэвшүүлсэн болно.